зээлийн жигнэсэн дундаж хүүн бол буурсан харагдаад байна л да. Яг энэ дотроо иргэдийн ялангуяа цалингийн хэрэглээний зээлийн багцын дундаж хүүн хэд байгаа вэ? Одоо иргэд болохоор зээлийн хүү буураагүй гэж бас их нэлээд тийм шүүмжил дагуулад байгаа. Хоёрдугаарт энд чинь нөгөө ипотекийн зээлийн багц орсон байгаа дундаж нөгөө жигнэсэн дундчд тооцоолохдоо ороогүй гэвэл дундаж хүүн одоо ямар шүү төвшөнтэй байна. Хоёрдугаарт энэ 10 их 80-ийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуд шин зээл гэхээс илүү өмнө гаргасан зээлээ харьцагчдын зээлийг дахин санхүүжүүлсэн хэмжээ нь ямар төвшөнд байгаа вэ? Эн чинь бол яг одоо зээл өмнө одоо юу гэдэг нь жилийн 18%-аар авсан аж ахуй нэгжүүд бол одоо тэрийг бууруулад одоо зээлийн хүүгийн төлбөрт хэмнэлт хүртсэн байгаа. Энэ тодорхой хэмжээгээр тэр аж ахуй нэгжүүдэд дэмжлэг болж байгаа боловч яг одоо эдийн засаг болон нийт одоо хэрэглэгчдэд зээлийн хүүгийн дарамтыг бууруулсан үгүүдээр би эргэлзээд байна л да. Тэгэхээр энэ дээр бас нэг тодорхой хариулт өгнө үү. За 3-дугаарт гадны санхүүжилтийг их усрыг манай арилжааны банкуд ямар хэмжээнд одоо татан төвлөрүүлж чадчихна. Энэ чинь бол бас тодорхой хэмжээгээр зээлийн хүүг бууруулахад нэмэр болдог. Одоо Монгол банктай доллар төгрөгийн swap хийж байгаа хэвээрээ үсттэй. Энэ талаар бас тодорхой мэдээлэл сонсомоор байна. За эцэст нь ер нь бол банкуд нөгөө муудсан зээл хугацаа итрээд муудсан ялангуяа аж ахуй нэгжүүдийн зээлэн дээр барьцаа хөрөнгөөр нь хангуулах гэж нэлээд удаж явдаг байсан. Баахан шүүхийн одон шатн дамжлагаар яваад тэгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэхээр ерөөхдөө хэдэн жилээр гацдаг. Энэ гацаа ер нь арилсан уу? Энэ дээр ямар нэгэн ахиц гарсан уу? Энийг илүү одоо эрчимтэй тодорхой болгоход ямар эрх зүйн өөрчлөлт шаардлагатай байгаа вэ? Яг тэгвэл 100 хэдэн муу зээлдэгчээс болоод сайн одоо төлбөрөө төлдөг зээлийн төлбөрөө хоцроодог тийм харилцагчид нь ер нь бол хохироод явдаг. Яг тэгвэл тийм сайн харилцагчдын зээлийн төлбөр дээр бол тэр муу зээлийн эрсдлийн сангийн зардал буудаг болохоор тэгэхээр энэ талаар бас тодорхой мэдээлэл өгнө үү? Би тодруулах дараа авъя.